мэдрэмж ахгүй. Цойр мэдрэмжгүй болцсон айц их тогтоод би болцсон. За санийх хэвээр янзын хариулт болсон. Ер нь би бас яг санал нэг байна. Тэг яг энэ хүүхдүүдийн дийлэнх би дундагч болж байгааг хараад байгаа байхгүй юу? Тэг нөгөө талаас нь ийм байгаад байна л да. Дашка. Би сая хариулсан уу чиний асуултанд? Чи наа юу гэж хариулсаа гэж хүсчихсэн бэ энэ асуултанд? Мэдгүй. Мэдээ үний хэллийг би. За. Өөрөө тэрийг бий болгож чаддгүй, асуудлыг шийдэж чаддгүй. Тэ нэг юм өсвөр насны хүүхдүүд ирүү ирчлээ. Маш хурдан сэтгэл хөдлөлд ордог. Эхэлчихв. За, урилга хүлээж авч ирсэн баярлалаа. Баярлалаа. Монгол хэлээр ирсэн бэ? 3 анч, 3-4 анч. Тий. Тантай уулзах гээд бас олон сар бичлээ ярьлаа. Хоёулаа ч нэг л удаа уулзсан мэт. Тэгсэн. Төрөний 100 тий. Тий, өнгөрсөн 100 юуны Будда Устагийн кофе шоп тойлоход уулзж ирсэн тий. За, би тантай нэг уулзах болсон шалтгаанаа тэгэхээр энэ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүст ярьчулах зүгээр болов гэж бодож байна. Би анх энэ өсвөр насны хүүхдүүдийн дундалтыг харчаад энд бол янз бүрийн дундалтуудтай хүүхдүүд байсан л та. Тэгэл энэ мөрөдөд тоглоомын дундалт, хар тамхи мансууруулах байсан дундалт, алкоголын дундалт гэдэг. Энэ бол бас чимээгүй аюул шүү дээ. Энэ зүйлүүд аягүй их чимээгүйхэн санаа зовж эхэлсэн. Тэгээ би энэ сошиал орчинд сэтгэл зүйч нарыг би судалж эхэлсэн. Ямар сэтгэл зүйч нар байна? Энэ хүмүүс ямар ажлуудыг хийж байна? Тэгээ сэтгэл зүйчдийн донтолтыг яаж тайлбарладаг юм бол тэр нь яаж ажилт юм бол гэсэн чинь яг энэ донтолттой холбоотой хамгийн их ном гаргасан хамгийн их яг энэ чиглэлээр ажилладаг хүн та өөрөө юм билээ. Та өөрөө байсан. Тэгээ би тамтай цаг аваад анх уулзж ирсэн. За тэгээ тэрнээс хойш уулзааг нэлээд олон сар болсон байна. Санаач их байгаа. Тэгээ өнөөдөр хоёулаа энэ богинохон ярилцлагаараа дамжуулаад өсвөр насны хүүхдүүдийн донтолтын талаар тэгээ нийгэмд үүсэж байгаас донтолтуудын талаар танаас бас хэдэн зүйлүүдийг тодруулъя гэж шийдлээ. За таны энэ сэтгэл зүйч болох хугацааны аялал хаанаас эхэлсэн бэ? Би анх нэг орчуулах хийж явж байгаад Монгол хүмүүсийн сэтгэл зүйн талаар айгүйх юм асуудлуудыг сонсоод хин хүмүүс ямар их асуудалтай амьдрт юм бэ гэж бүр ингээ өөрийнхөө дуу халтчихсан. Өөрийгөө би их зовж гин гэж боддог байсан байхгүй. Тэгээд туслах юмсан гэдэг тийм сэтгэлээс анх сэтгэл зүйч болох одоо суур манд харагдсан. Одоо мэрэгжил дээшлүүлээд Австрал сурсан, одоо Австри докторантаараа сурч байгаа. Тэгээ энэ их номнуудыг ингээ гаргачлаа. Энэ яг ихний асуудал зүгээр хувийн асуулт явчих л да. Энэ олон хүмүүсийн сэтгэл зүйн асуудлуудыг сонсож байгаа сэтгэл зүйч өөрөө ер нь хямрах уу? Бист анх сэтгэл готролд орж ирсэн шүү дээ. Бүр клиник сэтгэл готролыг давж гарч ирсэн. Тий. Тэгээд нөгөө ер нь сэтгэл зүйч болох хоёр шалтгаан байдаг гэж үздэг байхгүй. Нэгт нь өөрийнхөө очрыг олох гэж, хоёрт нь эргэн тойрныхоо хүмүүсийн очрыг олох гэж гээд. Жишээ нь би бол айгүй эмзэг хүн байхгүй. Ямар нэгэн хүний асуудлыг ингээд сонсчингууд жишээ надад байсан ямар нэгэн зүйл тэр хүн хэрэгтэй бол би өгчдөг. Эсвэл сошиал медиа авах явж байгаа тэнд нэг айл олон хүүхдэд тэгсэн гинэ, тэнд нэг тийм асуудал гараад ингэсэн гинэ гингүүт надад айгүй тийм хүндөртэй санагдав. Амар хэцүү санагдал тэ. Тэгэхээр яг зөв сонирхолтой санагдал асуусан юм л та. Сэтгэл зүйч хүмүүс тэр олон хүмүүсийн асуудалтай ажиллаж байгаа хүмүүс орой гэртээ ирээд орон дотроо хөвтөд юу гэж боддог болоо гэж бодож ирсэн би юм. Тэгэхээр эхлээд ер нь сэтгэл зүйч хүн болгон тийм асуудлуудыг юм давж гардаг юм байна тэ. Тий, ер нь бол ийм л да бид нар сэтгэл зүйч, сайн сэтгэл зүйч одоо гэртээ орон дотор орлогоо асуудлаа авч ордог байхгүй. Яг тэндээ тавьчаад, хайчаад тэгээ орхиж ирэхгүй болол одоо нэг ийм туршлагагүй сэтгэл зүйчүүд сэтгэл зүйн зөвлөгөөнд өгөөд сэтгэл зүйн дам гэмтэл авсан тохиолдлууд ихэд байхгүй. Тэрнээсээ салждаггүй. Одоо цагдаа эмнэлгийн ажилтнуудтай адилхан. Тий. Тэгэхээр би үнэхээр үнийг хийхийг хүсэж байна уу гэдгийг бас өөрөөсөө асуух хэрэгтэй тий. Одоо чинь Дашка сэтгэл зүйч болох уу? Тий. Би нөгөө сүүлийн үед йог хийж байгаа. Өглөө 6 цагаас яг нэг хэд хэдэн шалтгаануудын үндсэн дээр яг йогийг сонгосон. Нэгдүгээр нэг хүнд хүчээр төмөр өрөх хит их нэг хурдан хөдөлгөөн авахаар миний зүрхний ачаал дийлдэг байхгүй. Тэгээ йог хийж байгаа.
Тэг яг зүгээр сэтгэл зүйч хүмүүс нэг хүмүүсийн оюун санааг бодлыг цэгцэлж, цэвэрлж байгаа бас нэг авралын элч хүмүүс шүү дээ. Тэгээд ийм хүмүүстэй ажиллахад бие махбодын хувьд ямар хөдөлгөөнүүдийг ч юм уу санал болгодог вэ? Хөдөлгөөний төрлүүдийг. Йог хийдэг үү? Тийм, би нөгөө йогийн 200 цагийн багш шүү дээ. Тийм үү? Тийм. Йог хийж би сонирхож үзчихсэн. Яагаад гэвэл ерөн сэтгэл зүйч өөрөө йог, бясалгал, философи, шашинтай эднэртэй бүгдэндээ ноёлцсон. 50 жилийн өмнө философоос би дааж гарсан шашил ухаан тийм ээ. Тийм болохоор би бас йогыг хийж үзсэн. Би сэтгэл оюуханы нэгдэл гэж үздэг. Тэ яг ингээд тэр йогийн хөдөлгөөнийг хийж байхдаа хүн одоо баянд төвлөрөхөөсөр арга болдсон шүү дээ. Тэ тэгээд айгүй гоё тэр амьсгал авах ч гэдэг юм уу. Таалагддаг. Тэгэхээр йогийг санал болгоно бусад бүх хөдөлгөөнийг. Спортын ингэж ярьж байна л та. Сэтгэл санааны хувьд хэцүү байгаа бол сэтгэл готролд орсон бол таагүй мэдрэмж төрөөд байгаа бол дасгал хөдөлгөөнийг санал болгоно. Дасгал хөдөлгөөн бол энэ номер 1 эмч шүү гэж байгаа. Тэгээ зүгээр саний асуултыг асуусаа. Та ер нь йог хийхэд хэр их цаг хугацаа зарцуулдаг юм? Ер нь бол йог хийхэд байсан байгаа. Байсан уу? Тий, ерөөсөө хийхгүй байгаа. Ер нь би Австралид очиод маш их тийм дэглэмээ алдсан. Би чинь бассейн сэлдэг тий. 7 хоногт 3 удаа бассейн сэлдэг чи клубд явдаг, йог хийдэг. Их тийм эрчимтэй яжгаад Австралид очисон чи ерөөсөө тэр бүх байдал олгосон. Тий. Тэгээ яхаа тэрийгэ буцаана гэж бодож байгаа. За энд байгаа нэг 10-аад төрлийн номнуудын гарчгуудыг ер нь харахад бол яг энгийн харахад бол яг нийгэм тулгамдж байгаа суур асуудлууд. Сэтгэл зүйтэй холбоотой. Та энэ номнуудыг нь бичих болсон шалтгаан сэтэл хаанаас эхэлсэн бэ? За хамгийн эхлээд би Донтолт гэдэг ном бичье гэж бодож исэн. Тий, яагаад вэ гэвэл би нэг Австралид ч казинод ажилд орж исэн. Тэгээ ер нь яг энэ Донтолт тухайн үед чинь яг мөрөдө тоглоом бид нар хэрэгддэг байсан. За ер нь суураас нь эхлэгээ хүний хөгжлийг гэсэн. Тэгээ ер нь цаашлаад энэ бүх сэдв чинь өөрөө Монгол хүмүүсийн донд бидний донд хамгийн түгээмэл байгаа нь ажиглагдсан учраас би сүүлийн үед ярилцлагын нэвтрүүлэг огт хийгээгүй, хүмүүстэй ингэж ярилцаагүй. Тэгээ би таны ингээ онцолж дуудаж ярилцсан шалтгаан нь болохоор энэ асуудлууд одоо нийгэм даяараа хамгийн чимээгүй тахал буюу аюул болж байгаа. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярилцахаар асуудлууд болчиход байгаа. Тэгээ хоёулаа шууд эхний мэргэжлийн асуулт руу оръё л доо. Донтолт яаж үүсдэг вэ? Өвдсөн учраас үүсдэг. Сэтгэл өвдсөн учраас. Хүн сэтгэлээ тайтгаруулахын тулд, аргадахын тулд, ангаахын тулд тийм донтдог. Тэгэхээр донтолт бол та өвчин гэж тайлбарлаж байна зүг үү? Өвчин, тийм. Тэгвэл донтолт донтсон хүнийг яаж эмчилдэг вэ? Сэтгэлийн эмчилж. Сэтгэлийн шалтгааныг нь олж тийм ээ. Тэрийг нь гитлэх арга замыг нь одоо өөрөөр нь олоход нь тусалж, чиглүүлж, зовлонгийн дөрөв үнэн гэж яддаг шүү дээ. Зовлон бах нь үнэн гэдэг. Тэгэхээр нэг сэтгэл гэдэг үг чинь өөрөө passion гэдэг үгнээс үүдэлтэй. Passion гэдэг чинь өөрөө зовлон гэсэн үг. Тэ орчуулагдаад байдаг. Тэр нэг ясал зовлон гэсэн үг. Тэгэхээр чи сэтгэл өөрөө зовлон юм болвол сэтгэлийн асуудал өөрөө яагаад ер нь хэцүү гэдгийг бид нар мэдчихэе. Хайр өвддөг гэж ярьдэн штэ. Их хайрлах тусам их өвддөг те. Тэгэхээр чин энэ сэтгэлийн энэ зовлон хүн юугаар гитл гэж те, юугаар даван тулах гэж оролдож байна гэдэг нэг асуудал байна штэ. Тэнгүүд олон хүмүүс үнийг донтолтоор шийдэд байдаг байхгүй. Жишээ надад бас олон төрлийн донтолтууд байсан л да. Нэлээд олон жилийн өмнө ажил үйлс амжилтгүй болох үед алкогол хэрглэж исэн. Тэгээ хэмжээний санхүүгийн асуудлуудтай бас нүүр тулж исэн гэх мэтлээ. Түүнээс л сэтгэл готролд орж исэн. За тэгээд дараагийн асуулт яг нэг юм өөрт тулгарсан зүйлтэйгээ уялдуулаад асуух гэдэг юм л да. Хүн өөрөө хүлээн зөвшөөрч чаддгүй юм лээ те. Тэр зүйлийг хийгээд байгаа, аажмаар би тэр зүйл донтоод байгаа. Түүнээс болоод сөрөг үрдэгоор гараад байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр за энэ зүйлийг л өнөө маргааштай ингээ хийчих юм бол сэтгэлээ ингээ тайтгаруулаад байгаа.
Тэгвэл нэг чухал асуулт байна л да. Мөрөөдөд тоглоомч бай, мас суруулах бодисч бай, алкоголч бай. Яг энэ зүйлийг хэрэглэх гээд байгаа тийм их хүсэл дэвэрсэн тэр үедээ өөрийгөө яаж зогсоод вэ? За хөөрлийн талаар ярьж байна. Тэг бид нар ингээд бүр ингээд хийхгүй болохгүй тий. Тэр үедээ хүн би яагаад үнийг хийх чаа гэдэг асуултыг асуух хэрэгтэй. Яагаад үнийг хийх чаа? Энийг хийснээрээ надад ашигтай байж чадах уу? За тэгтээ нэг яг донцсон хүн ингэж ирүүлэр асууж чадахгүй л дээ. Яаж ч чадсан те. Юу зүгээр ууралж агаал теста ямар нэг шалтгаан гаргаж агаал яаж иж агаад мөнгө зээлэл очиж те уун тоглоно гэд. Тэгэхээр ямар арга байх вэ гэвэл тусламж ав. Хин нэгнээс үү? Хин нэгнээс сэтгэл зүйчээс мэрэгжлийн үнэс. Бид нар өвдчихэд ах дээр очиод намайг эмчлээд үг гэдгүү шүү дээ. Эгчдэр очиод юм уу те тэгдэггүй бид нар эмчдэр л очиод шүү дээ. Сэтгэл зүйчтэй уулзах хэрэгтэй. За тэр дундаа одоо нөө Монголд чинь мөрөөдөд тоглоом 12 алхам гэж бол яг тийм бүлэг бол байхгүй. Тэрнээс архинаас амжилтгүй гэдэг архинд ордонцсон хүмүүсийн 12 алхам одоо 12 алхмын бүлгүүд байгаа тий. Масурхлах бодисын тийм бас бүлгүүд заслын төвүүд бас нэгдсэн байгаа байна. Одоо нэг сухалт гэдэг ч байдаг шүү дээ тий. Тэдний нэг ацтис гэдэг нэг юм бас community үүссэн байна. Яг мөрөөдөд тоглоомоос ингээд тоглоом тоглодог ингээ хамтдаа бүлгэн болоод уулздаг хүмүүс байхгүй байна тий Монголд. Ер нь өөрийгөө тийм донтогч гэж хүлээн зөвшөөрдгөөгээ сая л ярилцлаа шүү дээ. Тэгвэл хин нэгэн ч гэсэн би энэ зүйлийг хийж ийн гэдгээ нуудаг, эмээдэг, саа зовдөг, ичдэг. Ийм байдалтай нууц байдлаар тэр зүйлийг ингээ хийгээл аажмдаа ингээ яваад байдаг. Хайртай хүмүүстэй би энэ зүйлийг хийж ийнэхээс санаа зовдөг, хилдэггүй. Одоо хин нэгэнтэй ярилцмаар байна шүү дээ. Би энэ зүйлийг хийгээд удаан хугацаанд болчлоо. Би энэ зүйлээс яаж гарах вэ? Энэ зүйлийг би болмоор байна. Миний амьдралыг ингээ аажмдаас хүрүүлж байгаа гэдэг би мэдж байгаа юм энэ зүйлийг хийгээд байна гэд хин нэгэнд хандаж чаддгүй тийм хүмүүс зориулж та юу гэж хэлмээр вэ? За ер нь бол энэ чи өөрөө ичгүүртэй донтолт чи өөрөө ичгүүр хүн хичдэг. Тэгээ хичдэг болохоор тэр одоо бас айдаг тий айцсаад байдаг. Тийм болохоор хин нэгэнд хэлэх тийм амар биш. Тэгэхээр нөө мэрэгжлийн үнтэй болцчихвол амар. Тэгээ түрүүний асуулт болохоор яг яхахгүй чи ингэсэн штэ. Яг тэр хүмүүст юу хэлмээр байна гэнгүүт хүлэн зөвшөөрөх гэдэг ихний алхам тий 12 алхам ихний алхам. Тэгэхээр чин би өнөөдөр хин нэгнээс тусламж авахын тулд би донтогч юм аа тий би мөрөөдөд тоглоод одоо 500 сая төгрөг алдсан гэтгээ би эхлээд их нэртэй нөхөртөө аав ээжтэй ингээд за тэд нар бас мэдсэн байгаа штэ ер нь бол ихэнх нь мэдж байгаа. Тэгэнгүүт яг хинт хэлэх ёстой юм бол гадны хин нэг юм таахгүй. Тэр нь найз нөхөд ч юм уу биш сэтгэл зүйч байх хэрэгтэй л дээ. Мэргэжлийн хүмүүс байх. Мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Тэгээд одоо нөгөө фэйсбүүкээр явж байгаа нэг юм хідэн групп байдаг хгүй би мөрөөдөд тоглоом моглоом гэсэн. Тэнгүүд яах вэ туслаач ингээд тоглоод байна яах вэ? Айгүйх тэгж орж ирдэг хгүй. Өөстө тэтэн дураг алдчихлаа. Инглээ гээд. Тэгтэл яг үндэ тэр 250 мянгаар нэг орой бет тавьд ч юм уу те 2,500 ингэхээ орно. Нэг цаг сэтгэл зүйчтэй уулзчихад тэг хичнээн төгрөг одоо алтахаас тэг аврагч өөргөө сэргийлж чадах үлээ. Тэгээ сэтгэл зүйч хүн бол тэр хүмүүст тэр зүйлийг хийхгүй байх шалтгааныг тодорхойлж өгөөд яагаад хийгээдсэн шалтгааныг тодорхойлж өгнө сэтгэлгээний загвар суулгаад гаргаж байгаа шүү дээ. Дийлэх хүмүүсийн хувьд нэг ийм ойлголттой байна л да. Сэтгэл зүйчд очиж нэг цагийн тийм өндөр хөлс төхөлж ярилцаад би зовлонгоо нэмэлж чадахгүй, тэр хүмүүс миний асуудлыг шийдэж өгч чадахгүй. Бараг тэрний оронд тэр төлбөрөөр бараг толгомоо тоглолцсон дээр гээд. Мөнгө олчих чинь билүү те. Өсгөгчих чинь билүү. Өсгөгчих чинь билүү. Тий. Аха. Тэгвэл та сэтгэл зүйчдээр очтгүй байгаа хүмүүс зориулаа сэтгэл зүйч нартай очиж уулзснаар ийм эерэг үр дагаврууд гардыма гэдэг хариултыг өгвөл. За одоо чи манай үйлчлүүлэгчд бол тоглохоо бэлдсэн байна те.
За халтрах явдал бол гарна. Тоглохгүй жаад 1 жилийн дараа 2 жилийн дараа нэг удаа тоглосон. Тэгтэл яасан мэг л зөв хэрэг одоо тоглох хугацаанд тоглохгүй хугацаанд холдсон байна. Тоглосон бүх хэмжээ нь багассан байна. Тэгээд халтрангуудаа хүмүүс ихэнхдээ за би ч юу н бүтэхгүй юм байна да гэдэг ихэнх нь одоо тий нөгөө нэг за ер нь тэгээд энэ чигээрэл дуусах юм байна гэдэг ч юм уу тий нэг тийм буулт хийгээд өгчдөг. Яг сэтгэл зүйчтэй ингээ явж явах тохиолдолд окей тий одоо хайлаад ихгүй хаад гэдэг талаас нь сэтгэл зүйч өөрөө тэр үнийг урамшуулж дэмжиж хөтлөөд авдаг хгүй. Тэгэхгүй нэг гэр орныхны яадаг гэвэл чамд бид нар итгэж яхад итгэсэн бахад чи ингээд тахта яадаг юм ч гэдэг юм уу тийм хариулт үзүүлэх гээд байдаг. Тэнгүүд хүн өөрийгөө нэг тэртээ тэр гимшиж байгаа хүнийг дээрэс нь нэмж буруутгахаар хүн илүү ингэж унааддаг байхгүй юу. Тэгээд нөгөө талаас нь ийм байгаад байна л да. Дашка. Би сая хариулсан уу чиний асуултанд? Чи наа юу гэж хариулсаа гэж хүсэж байсан бэ энэ асуултанд? Мэдгүй. Мэдээ үний хэллийг би. За. Тэгээд дараагийн асуулт руу оръё. Мөрөдөө тоглоом тоглож байгаа хүмүүсийн та зөндөө олон тийм хүмүүстэй өмнө ажиллаж исэн байл. Хамгийн эцсийн одоо энэ зүйлийг удаан хугацаанд тоглож даамширч яваад хамгийн эцсийн одоо левел буюу түвшинд очихоор ер нь тэр хүмүүс ямар хуу зам ааш авиртай болдог вэ? За сэтгэл готрон амиа орлоо. Тийм. Австрали төрөл тийм нөө амиа орлдог хад байдаг. Өсөрч ингэж яадаг хавцал тий. Мөрөдөд тоглож байгаа хүмүүсийн авчиж. Төсөөлө алдсан. Тий. Тий. Өөр нэгэн тэр хүнд итгэхээ болцсон. Тий. Хайрлах хүмүүсгүй болцсон. Тий. Амиа орлдог байхгүй. Ер нь өхөж тасдаг. Энэ асуултыг өгөн хамгийн сүүлд асуу гэж бодож ирсэн. Тэгээ сая яг нэг амиа орлтын талаар нь ороод ирлээ. Одоо Монголс ч гэсэн өсвөр насны хүүхдүүдийн амиа орлт их байгаа. Үүнээс нь сэтгэл готролд орсон хүмүүс л амиа орлож байгаа шүү дээ. Ямар нэгэн зүйл нь болохоо болцсон болоод. Түүл би амиа орлох талаар маш олон удаа бодож ирсэн гэдээ танд ирж ирсэн үйлчлүүлэгч байгаа юм. Бага. Тий, бага. Тим хүмүүсийг ер нь яаж эмчилдэг вэ? За тэгээд сэтгэл готрлын тий тэр сэтгэл готрлаас нь гарах. За амиа орлоход бас айц төгшөрөх нөлөөлдөг. Тий. Тэгээ яг нөгөө нэг шалтгааныг нь олно. Тэг хүн болгон ч өөртөө хүн болгоны сэтгэл готрлоос гарах арга зам хүртэл өөр байдаг. Тэг зарим хүмүүс ингээд та ийм юм дээр сэтгэл готраад тахтай байх тэгээ. Тэг зарим хүмүүс энэ одоо хараа бас хүүхдүүдний нэр даван тоглох чадвар гэж байхгүй болцсон байна тий. Гээл ингэж бодно. Тэгэхээр тэр хүний үед тэр бол амар том юм биш асуудалтай бүгдлэхийн хахад идэг тий. Тэгэхээр тэгэл хүн болгонтой өөр арга замаар нь ярилцсан л да. Тэг нөө зарим хүнд ингээд нэг юм цагаа олсон үг гэж байна шүү дээ. Цагаа олсон үг. Тэгээд нөгөө нэг гадаадас нэг хүн зөвлөгөө авчихсан. Тэгээд ингээм амиа орлох гээд. Тэгтэл тэр хүн ингээ харах юм бол бүх юм байна шүү дээ. Тэгээд гадаадад ингээл айгуу гоё юм стандартаар амьдарч байна те төвшнгөөр маш гоё ажил хийж байна. Харахад oh my god ямар гоё гэр бүлээ те. Тэгтээ амиа орлох гээд шүү дээ. За тэнгуут нь би нэг үг хэлж ирсэн. За хоёлаа одоо ингээд тэгээ тэр үеийг дандаа ярьдаг байхгүй. Тэр үг наваг ингээд алгадаад тавцсан тий. Тэгээ тэрийг бодохоор инээ төрөөд тий ингээд. Тэр үг наваг басгасан гэх. Тэгэхээр айгүй сонио тэгээ хүний нэг юм эдгэрэх процесс ч өөр гэдэг байхгүй. Ямар ч итгэл найдваргүй болсон хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүс нэг бицхан очиж шидэж өгнө гэдэг шиг итгэл найдварыг бий болгоод амьдрах урам хүсэлтэй болгодог л байх л та. Би ч гэсэн яг өмнө маш олон жилийн өмнө энэ талаар бас бодож үзэж ирсэн. Тохойд хийж байгаа ажлууд амжилтгүй болоод бүх зүйлээс авах сэтгэл ханамж гэдэг зүйл байхгүй болоод тэгээ тийм амьдрах хүсэл байхгүй болоод тэгээ ирээдүйдээ итгэх итгэл хамгийн чухал. Ирээдүйдээ итгэх итгэл байхгүй болоод яг энэ амиа орлтын талаар маш олон удаа бодож ирсэн. Тэгээ тэр үед болохоор хүнд нөгөө яг дахиж амьдрах итгэл бэлгэлдэг хүмүүс л гарч ирэх ёстой юм бэл. Яг өөрөө ганцаараа тэр зүйлдээ тэмцэхэд бол энэ хамгийн бэрх байх. Бараг л боломжгүй байх те. Яг үнэн баггүй юу?
одоо ингэж штэ чи яг тэр үед ингээд туулжаад яг өөртөө адилхан хүмүүс туслахыг хүсч эхэлсэн ба штэ. Тэнгүүд ингээд цаанаасаа чиний ажил өөрөө бүтээж чиж босоод ирсэн ба штэ. Ингээ харахад эргээ харахад магадгүй. Тэгэхээр үнэн баггүй. Хүн одоо ингээд амьдралын утга учир зориггүй байна гэдэг чинь өөрөө хамгийн том шаналл баггүй. Зовлон шанал. Хамгийн том зовлон шанал. Хүн яагаад донддгийг гэвэл зовлон шанал мэдрэхээр энэ зовлон шаналыг юу болгож байгаа гэвэл амьдралын утга учир зориггүй байдаг. Тэнгүүд та цаашдын шиг хандлагын талаар ер нь юу гэж бодож байна? Одоо дэлхий даяараа 230 сая харт амиг хэрэгэлдэг домдогч байна гэж ярьж байна. За Монголд ер нь албан ёсны тоо судалгаанууд их цөөхөн байна. Гэхдээ 2300 гаруй хүн ял шийтгэл авсан байна сүүлийн 8 жилийн хугацаанд. Тэр нь 3 сая хүндээ бодох юм бол маш их хэмжээний тоо. Цаашдаа ер нь бүх төрлийн донтолтын хэлбэрүүд хэр их хэмжээгээр нэмэгдэнэ гэж бодож байна. Нэмэгдэн те. Ер нь би анх нэг Австралиас ирээд 7 жилийн өмнө те. За ер нь 5-10 жилийн дараа Монголд нөхцөл байдал хэцүү болно доо. Тийм. Яадаг үл нэг нийгмийн судалгаа хийчихэд штэ одоо онлайн судалгаануудыг би хийцэн те. Монгол хүмүүсийн сэтгэл зүй яг ийм байна. Социалист нийгмийн сэтгэл зүй юм байсан. Ийм эцэг ихтэй өгсөн хүмүүсийн сэтгэл зүй юм байна гэдэг ингээд одоо номнууд гаргацсан те. Ингээд энд бол тэр ном алга л да. Гэхдээ ер нь бол ингээд янгууд их байна. Тэгвэл цаашаа энэ улам л ихтэй байхгүй юу? Улам л ихтэн. Дээр нь цаашаа ингээд өсвөр насны хүмүүс залуучуудын таван тулах чадвар гэдэг юм угаасаа бүр ингээд байхгүй болоод байна те. Сэтгэлийн тэнхээ гэдэг юм байхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд уламд ордон. Дээр нь нэг эцэг эхчүүд хүүхдээ хайрлж гин гэж бодоод идэг. Тэгтэл яг хайрлна гэж юу вэ? Хайр гэж юу вэ гэдгийг яг үндэ мэдж байгаа мó гэдэг ингээд нэг 10 ээжийг тавихад нэгэнт л мэдж байгаа ч юм уу те. Бус нь би мэдж байгаа гэж бодож байгаа. Зарим нь ийм юм мэдэхгүй байхдаа яадаг юм гэж бодож байгаа те. Тэгээд ингээд одоо мэдэм хэрэгч гэдэг юм уу. Тэгээ яг үндэ мэдлэг гэдэг юм Монголд бидний донд яг байхгүй байхгүй юм. Одоо улс ортой мэдлэг. Тэгэхээр ихтэн. Тэгэхээр энэ байдлаас яаж сэргийлэх вэ тэгвэл? Хаш. Монгол улс маш олон салбарууд нь бусад улсуудыг бодох юм бол хоцорж явдаг. Нэлээд олон жилийн өмнө зүгээр л компьютероор бичлэг үзэж явахтай, кино үзэж явах. Гадны хүүхдүүд бараг нэг тэг тоглоом ингээ эвдэрсэн чинь олон он ингээ сэтгэл хөдлөлд ороод. Тэгээ нэг чихмэл бамруулш нь алга болсон чинь тэр охин сэтгэл хөдлөлд орсон. Бид нэр тийм зүйлийг чинь хараад үзэхэр чинь юу яриад байгаа. Гайхалтай тийм одоо чинь бид нар тэдэн шиг хаусны амьдардаг байсан бол бид нар тэдэн шиг ийм хоол иддэг байсан бол бид нар тэдэн шиг сургуульд явдаг байсан бол бүх зүйл нь бараг бүрэн хангачаад байхад бараг л нэг зүйл нь ингээл байхгүй болчиход бараг өглөөнийх нь хоолыг бэлдэж өгөөгөөгээд ээж автаа гомддог ч юм уу те. Тэгсэн чинь одоо манад яг тийм үе ирж байна. Маш олон жилийн хугацаанд ээж аваад хэцүү байгаад хүүхдүүдээ толгойг нисгээд толгойг нилээд бэлэнчлэх сэтгэлгээ суулгаад бүх зүйлийг бэлдэж өгөөд бүрэн бүтэн амьдруулад ирсэн. Тэгээ ямар нэгэн зүйл нь байхгүй болчингууд өөрөө тэрийг бий болгож чаддгүй, асуудлыг шийдэж чаддгүй. Тэгээ нэг юм өсвөр насны хүүхдүүдийн ирүү ирчлээ. Маш хурдан сэтгэл хөдлөлд ордог. Сэтгэлийн ятгүй, төсөр төвчээргүй. Тэгээ яг энэ хүүхдүүдийн дийлэнх нь би дондогч болж байгааг хараад байгаа байхгүй юу? Тэгээ гадны улсуудын сэтгэл хөдлөлд орсон хүмүүсийгээ ер нь бодлогын төвшөнд яаж эмчилж байна? За ер нь бол ийм нэг сэтгэл зүйн эрүүл мэндийн тий үйлчлэгээ чи өөрөө даатгалтай ч гэдэг юм уу тий усаас ингэж дэмжиж тий сэтгэл зүйчд очихд нь хамгийн наазахын жишээ дээр байхгүй сэтгэл зүйчийн мөнгөний өгч байгаа ч гэдэг юм уу тий за боловсон хүчнүүд бол тий маш сайн гэх мэтчлэнгээр яг энэ чиглэлийн сургууль хөтөлбөрүүд бас их байна. Монголд бол бас өмнөхтэй соц нийгмийн үеийн тэр юм аа л хүртэл үргэлжилж явж байгаа. Магадгүй одоо гадаад сурч ирсэн, гадаад одоо доктор хамгаалсан, магистр хамгаалсан боловсон хүчнүүд орж иржтэй энэ чиглэлийн сургалтуудыг их сургуульд орж байгаа гэж би болсон ганц хүмүүс. Тийм болохоор хөгжин хай. Тэгэхээр нөө боловсон хүч юм хүний нөөц гэдэг юм дотоод байна шүү дээ. Яг сайн сэтгэл зүйч сэтгэл зүйч. Эдрийг одоо тэтгэлэг болгох ч гэдэг юм уу те. Энэ чиглэлээр нь гадагшаахаас сургаж
явуулах хэрэгтэй байхгүй. Ер нь бол жишээ нь чи бодолтой би Австралид ингээд өөрийнхөө зардлаар ингээд одоо тий явсан байхгүй. Чанга штэ. Дашка аюу хэцээхгүй. Одоо ч Австралид би өөрийнхөө зардлаар ингэж явдаг тий. Тэгээд одоо ингээд Монголд ирсэн төлбөр авахгүй ирж байгаа байхгүй. Юмаа зарах гал тий гих мэтлэнгээр. Тэгтэл төр засгаас одоо дэмжих тийм дэмжлэг байх хэрэгтэй байхгүй юу тий. Сэтгэл зүйч нарыг тийм байх хэрэгтэй. За одоо дараагийн залуучуудынхаа үеийг би ингээ замыг бэлтмээрэн шүү дээ. Тэдрийг маань дэмжээч яахгүй тий. За нөгөө талаасаа түрүү ярьсан ийм залуу үеийнхнийг одоо яах юм бэ бүгдээрээ гэж штэ. Энийг би одоо хамгийн сүүлд би энэ төгшүүрийн эмгэг гэдэг номыг бичиж байхдаа энэ даван тулах чадрын талаар айгүйх судалгаа хийж тэр номд оруулсан байхгүй юу. Энэ сүүлийн энэ одоо нэг 5 эмгэгийг бичиж байхад ер нь эмгэг болгон дээр ингээд нэг юм жижиг айгүйх гой юунод оруулсан байдаг байхгүй юу. Жишээ нь үнс юм гэдгийг завсрын эмгэг дээр оруулсан ч гэдэг юм уу тий. Патологийн худлаа ярьдаг хүмүүсийг ингээд оруулсан ч юм уу ингээд дундуур нь тэр яг уншчих хүмүүс бол гоё юмнууд олоод уншчих байхгүй шигтгээнүүдийг. Тэгэхээр тэр даван туулах чадрын талаар би биччихсэн. За тэгж яхад яг юуг үзсэн бэ гэвэл өнөөдөр өсвөр насны хүүхдүүд бүх юм байгаа болохоор тэд нар юу хүсэж мөрөөдөхөө мэдгүй болсон байхгүй юу. Тэд нар тийм хүсэл мөрөөдөл итгэл найдвар гэдэг юм байхгүй болсон. Гэтэл чи өөрөө хүний суур ойлголт мэдрэмж байхгүй юу. Суур мэдрэмжгүй болсон айц их тогтоод би болсон. За санийх хэвээр янзын хариулт болсон. Ер нь би бас яг санал нэг. Дийлэгтээр нь ямар төрлийн зан шавиртай хүмүүс донтогч болж байгаа вэ? Наа чи гоё асуулт байна. Ер нь бол төлөв байдлын эмгэгтэй хүмүүс. Тий. Хүний төлөв байдал одоо монголоор бие хүний эмгэг гэж бас нэрлэдэг байдаг тий. Personality disorders. Жишээ нь нарцист. Тэгээ өөрийгөө агуу гэж боддог тий. Тэр хүмүүс нөө хүндлэл байхад байлаад эхлэнгүүт масурдаг ч гэдэг юм уу тий. За ер нь бол ийм төлөв байдлын эмгэг донтолт хоёр хамт явдаг гэж үздэг байхгүй юу? Тий. Өөрийгөө татаж авч чаддаг хүмүүс ч их цөөхөн байдаг бах тий. Би нөө зөвшөөрөгдсөн улсуудад бол мансуурал төрлийн байдлуудыг бол хэрэгжилж үзсэн. Хүүхэд байхдаа бас би хэрэгжилж үзсэн. Алкоголыг ч гэсэн. Тэгээ би яг өөрийгөө ингээд татаж аваад гарчдаг. Энэ юм надад нэг хэрэггүй зүйл юм байна өө. Тэгээ өөрөө тийм татаж авч чадаад байгаа тэр зүйлийг хэрэглэхэ болж чадаад байгаа миний нэг онцлог чанар болохоор би ч их чадаад тийм л. Өдөр шөнөгүй боддог тэр зүйлийн талаар. Заван шүү гэх хүн бодоод байвал заван л мэдрэмж төрөн шүү. Заван санагдаж шүү. Яг тэмтэй адилхан. Яг дотроо нэг хитрхи юм өндөр төсөөллөөр бодож одоо жишээ нь ийм өндөр тухтай хар тамиг хэрэглэж үзээгүй л. Гэхдээ би тэр өндөр тухтай хар тамиг хэрэглэх юм бол яг гуйлах ч юм болно ч юм уу те. Миний бүх хүсэл мөрөөдөл ингээд талаар нэг болно. Би гудамжинд гарна. Хүмүүс наа хүндлэхээ бол нэг шөнөдтэй бүр ингээд төсөөл дотроо бүр хитэн мянган янзаар тэр зүйлийг нэг чигшээ тайчдаг. Тэгэхээр тэр зүйлийг хэрэглэх байтугай ойртох хүсэлгүй болчих юм байли. Харин тийм тий. Чи тэгвэл аюу зөв тактик хэрэгэлдэг байгаа байхгүй юу? Бодлоо удирдах штэ. Бодлоо нөгөө нэг хүсэж байгаа юмаа чигшил зэвүүцэл болгож хувиргаад өөрийгөө хуурч ирсэн бодол чинь хуртагддаг гэдэг байгаа штэ тий. Хичнээн гонигтайсэн ч гэсэн инээгүүд би яад жаргалтай юм байна гэдэг шиг тий. Надад хүмүүс аюу их нөлөөлдөг байхгүй. Хажуугаас хөндлөнгөөс хинэгэн орж ирээд гэхдээ мэдээж тэр нь миний итгэж хайрладаг хүмүүс штэ. Надад хэлнэ штэ. Энэ зүйл бол болохгүй. Энэ зүйл бол болно. Энэ зүйл чамд хэрэгтэй. Энэ зүйл чамд хэрэггүй штэ. Яг бод тэмдэглэлд би хүн хүнээс суралцаж хүн хүнээс аяг сонсдог юм бил. Тэр би нөө сонсч чаддгүй хүмүүс энэ буруу зүйл рүү их татагдах, буруу зүйлд орох магадлал илүү өндөр байд юм болоо гэж бодоод байна. Сонсоод тэрийг хүлээж авч чадаад дотроо боловсруулалт хийгээд жигч чаддаг хүмүүс алаа зүйлээс юм татгалзаж сураад байгаа юм шиг байна. Энийг онлын үүднээс яг яаж тайлбарлахыг мэдэхгүй л дээ. Наа чи сонирхолтой. Яа тэгвэл донцсон хүмүүс дээж аанаас хэлж л байгаа шүү дээ. Одоо хайртай дотны хүмүүс нь битгий бойл наадах чинь хэрэггүй ч яста хамаг мөнгө алдаж дуустаач гэдэг юм уу те. Сонсохгүй шүү дээ. Чи сонсоод байна тийм үү? Яагаад одоо ингээд яагаад чи тэр хүмүүсийг сонсож байна? Тэгтээ их хатуу байдлаар сонсно. Одоо жишээ нь хүүхэд байхад бол хичээлээ хийхгүй гадуур тоглоод ингээ алуу болчихсон. Ээж юм аа. Гудамжны гуйлах чинь толно шүү дээ. Тэгвэл ял гудамжинд гарна. Архичин болно. Яг энэ хүмүүс шиг амьдрна. Ийм хатуу байдлаар жишээ татаж шууд ийшээ юм хийдэг гэсэн.
нэрэж бараг оройн унтчих та ингээ гимшээлтэй тоглосон доо. Бараг л би хичээлээ хийх болчих нэрэл гутамжныг болгоч болох юм шүү дээ. Дотроо ингээ айц төрүүлж тэр хүнд тэр зүйлийг ингээ ойлгуулдаг манай ээжээр ингээ такт байсан шүү. Тэгээд яг зүр хүү амтнан ойр зөө одоо яг сүүлийн үед бол нэг ажлын хамтрагч ахнаар ихэвчлэн ямар нэгэн зүйлийн талаар те. За яг тэр зүйлийг ингэж оролдоод байл ийм л болт юм да. Гэл. Тэнгүүд нэрээ санаа зовоод тэр би их юмнаас айдаг төрлийн юм шиг байна. Бүх хүнийх нь нэг тийм зааш нь аливаа юмс амар их айдастай. Тэгэл юм их ойртдгүй юм шиг санагдсан шүү дээ. Тэр чиний хүрээлэл айгуу гоё эрг хүрээлэл тий. Тий. Дундагч байхгүй. Тий. Мөрөдөд тоглоом дундагч байхгүй, алкохолны дундагч байхгүй. Тэгээд энэ насварл хойцны дундагч байхгүй. Бүгд ийм жигшдэг хүмүүс. Тэнгүүд нөгөө нэг хүрээлэл нь өөрөө тийм байхаар хүрээл дотор байгаа хүмүүс нэгнээсээ айгаад би одоо энэ зүйлийг хэрэглээд ахид жишээ нь яг залуу хүмүүс хаяа архиун л та. Нэгэндээ нуу хэлэхгүй. Би архиусан гэлчих юм бол гэлтэнгүүд нэг нь архиучингууд нөгөө хэд нь албаа уцаа залгаж дарамтлаа л те. Чи өчтөр архиусан юм уу те яасан жаргалтай байх юм. Гэл ингээл нэг юмгээр идэл тэнгүүд хүрээллээсээ айгаад ямар нэгэн буруу зуршлуудаас татгалздаг тийм гой хүрээллүүд бол байна л та. Хүн ер нь хайрлж хүндэлдэг хүнтэй байх үед муу зуршлуудаа харагдаг юм байна. Хайрлаж хүндэлдэг хүн. Тэгэхээр энэ аюул чухал. Яагаад өнөөдөр хүүхдүүд донтолтоос гарч чадахгүй хажууд нь хайрлаж хүндлэх хүн байхгүй буюу эцэг гэх нь хайр хүндэтгэлийг алдсан байгаа шүү дээ. Тэ? Чи энэ чиний ярьсан зүйл чинь маш гоё тэр юу гаргаж ирлээ л дээ яхахгүй. Тэгээд таны ярьсан ч гэсэн ер нь бол зөв. Дийлэн хүүхдүүд болохоор барыг одоо эцэг эхчүүдийгээ загинждаг. Та нарын үеийнхэн өнгөрсөн штэ. Тэгж бодож сэтгэхээ болцгоо. Одоо бидний үеийнхэн ирсэн. Арай өөр болоод нийгэм цаг үе. Гэтэ эцэг эхчүүд хэзээ ч хүүхдтэй утлаа зүйл хилдэггүй штэ. Тэнгүүд хүүхдүүд хэд их томдлоготой болоод алай зүйлийг шинээр сонирхож, туршиж үзэх хүсэл эрмэлзэлтэй. Тэгээд өөрсдөө нэг ухаантай гэж боддог хүүхдүүдийн 900 амьдраад ах шиг байгаа юм. Тэгээ би яг зүг анзаараад байхад бол хийсвэр сэтгэхүүгээр амьдрдаг буюу ямар нэгэн зүйлийг авч чадахгүй дээ, гутардаг, хийж чадахгүй дээ, өөрийгөө зүвхдэг. Тэгээ өөрийгөө бусдаас дутуу дорой мэдрэмжийг авдаг. Тийм сэтгэл зүйн үүдийн төсвөр төвчээргүй хатгүй хүүхдүүдийг яаж цаашаа хүн болгох юм бол яаж цаашаа энэ хүмүүс нэрээ донтогч болохгүйгээр гэр бүлийн ээж аав болох юм бол амар их санаа зовдог. Тэгмэд уг нь бол гоё сэтгэл зүйчнэртэй хамтраад энэ дээр гоё ажлуудыг юм байна. Харин тийм. Соён гэгэрүүлэх штеп. Тэр ухамсарт нь хүртэл ямар нэгэн зүйлийг тайлбарлаж өгөөд тэр л яг бидний олд амжилт болох байх таа. Ирээдүгөө бэлтэн гэсэн үг шин. Яг зөв тий. Ер нь бол ээж аав өнөөдөр өөрсдөө эвдэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгтэл нөө нэг олон одоо би нөө нэг нь хангалттай ээж гээл намч хараалаа сурвалж хийж чинь тий. Гэт олон ээж автай ажиллаж чад яг юг харддаг вэ гэвэл тэд нар нөө нэг хүүхдийнхээ хажууд ингээд нөө нэг эцэг гэдэг байр сууриасаа буугаад яг өсвөр нас гэдэг юм төвшөнд очиж чаддаггүй нэгт. Тэнгүүтээ ялангуяа өсвөр насны дээр штэ нөө нэг ганцаардж байгаа хүүхдүүдийн найз нь болж чаддаггүй гэсэн үг байхгүй юу? Тэр нөө аав ээжийн дээрээс харьцаад ангууд хүүхд олон ганцаартай байдаг, чааштай байдаг. Дээр нь яаж байгааг вэ нөө хүндлийн алдаад ийн гэж штэ. Ээж аав нар үнэхээр яс суртахангүй. Үнэхээр мараалгүй те өөртөө аюу тийм зүг биш байхгүй юу? Би тэр хангалттай сайн ээж аав гэж ямар хүн байдаг вэ гэдээ яг одоогийн өөрийн мэдрэлсэн тодорхойлолтоор энэ танд хариулах. Одоо ингэ хангалттай сайн ээж аав гэж штэ. Энэ хангалттай мөнгөтэй их мэдлэлтэй өөрийнхөө хүссэн бүх зүйлийг авч өгч чадаагүй сайхан очин амьдруулаг бол хангалттай сайн ээж аав биш болсон юм шиг байлээ. Одоогийн хүүхдүүдийг харж байгаагаар бол би анзаараалахад тодорхой хэмжээнд ээж аав нь ерөнхийн нэг жилийн сарын нэг тогтмол цалин аваад нэг хоолундаар нутаахгүй тэгтээ нэг юм элдв хэрэгцээнд нь тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж өгч чаддгүй айлын хүүхдүүд бол дийлэнхтэй ээж аваа хүндлэхээ болцсон бэл. Та нар намайг сайхан амьдруулаг өгөөж, та нар миний төлөө юу хийсэн? Та нар одоо би амьдралаа өөрөө мэдээ. Би өөрөө бүх зүйлийг хийн. Би өөрөө мэдчихээн. Тий.
Тэгээ эцэг хийгээд бас үг сурдаг, үгийн сонсдгоо, үл хүндэлтэй хамаатны ах эгч нараа ч гэсэн мөнгөгүй бол хүндлэхгүй. Ер нь бол нэг юм өсвөр насны хүмүүсийн дүр зураглалыг хараад байхад мөнгөгүй бол хэнийг ч хүндлэхгүй, алдар нэрг бол хэнийг ч хүндлэхгүй болсон цаг хугацаанд амьдраад байгаа юм шиг байна. Энэ талаар тэгтээ та юу гэж бодож байна? Ер нь яг тийм болсон те. Материалыг нэг юм штэ. Тийм. Тэгээ яг л нэг ээж аав нь тэрийг аягүй чухалчилж үнэлж байгаа учраас хүүхдүүд тэрийг бас чухалчилж штэ. Яг өндөө бид нарыг л харж тэд нар тийм болсон байхгүй юу? Би л мөнгө яриад байгаа учраас миний охин би мөнгөтэй олон мөнгөнд дуртай ч гэдэг юм уу те. Тэгээд зөвөр би яг охиныхаа талаар ярмаар байна л да. Манайх чинь бид хоёр чинь одоо ингээд зөвөр ингээд маш гоё амьдарч байсан байхгүй юу? Гэр хөрчлөгчтэй те. Ингээд сургууль хувийн одоо сургуульч гэдэг юм уу те. Тэгж жагаад би нэг зүйлийг эхэндээ би ойлгохгүйсэн байхгүй юу? Надад маш хэцүү байсан. Гэхдээ одоо ингээ эргээ харахад би өстө хамгийн чухал юмыг охиндоо зааж өгчээ гэж ойлгосон. Юу гэвэл нөгөө гадагшаа явах гад те ингээ юм зараад хоёр чинь нөгөө нэг газар нөгөө нэг нүрээрээ шаана гэдэг шиг шууд ингээд амьдрал нас ундаг байхгүй юу. Тэгтэл яг тэр үед чинь нөгөө нэг манай охин чинь ингээ явж исэн хүн чинь нас унж шít намайг дагаад тэгээд нөгөө нэг бид хоёр чинь энэ нөгөө юун дээр ер нь амьдрал их үдсэн байхгүй юу? Амьдрал их үзүүлсэн. Шууд нөгөө нэг бэлгтээр очиод, лагер дээр очиод дөнгөж нөгөө лагер дээр халуус байхгүй. Шууд дагуулад би юуны бэлгийн эцсийн халуусанд орж байгаа байхгүй юу? Халуусанд орж штэ. Тэнгүүд нэг удаа манай охин намайг дагаад орж байгаа анх удаа. Тэгээ хоёр дахь удаа ээж би орохгүй ч болох уу гэд. Тий. За энэ бол амьдрал. Тэгтээ хартаа би уйлмар идэг байхгүй юу? Яагаад уйлмар идэггүй гэл ингээд тэр хүүхэд чинь хэцүү юм ингээд нөө хошуу би чи ээж юм чи нөө ээж хүүхдүүд ч гэл ингээл те хүүхдийнхаа тэгтээ би ингээд цаанаасаа те ингээд ийм баг хараад би төвчих хэрэгтэй байхгүй юу. Тэгээд би төвчихгүй гэж яах юм би ингээд урдуур нь ороод ингээд энэ чи амьдрал юм чинь гээд. Тэгэхээр хангалтаасаа ээж аав гэж ямар хүмүүсээ гэл алдаа хийдэг. Гол нь алдаанаасаа суралцдаг. Тэрийгээ сайжруулдаг ээж аав нар гэлдэг байхгүй юу. Тэрийгээ хүүхдтэй үлгэрлэн харуулдаг. Тэнгүүд одоо манайх намайг харж байгаа хүн гээд ээж тэмцэж чинь те ээж нь ингэж чинь тэгж чинь. Тэнгүүд намайг дагаад тэгэл ингээл манайх хүн чи сая би нөө орхиж яваал ингэх үед гутраал те сэтгэл гутралд ороод ингээл би ирээл охинтойгоо яагаад ингээд босгоод ирж байгаа юм те. Тэр болгоныг ингэж хараад янгата одоо болно. Одоо энийг даван туулах хэрэгтэй байхгүй юу. Амьдралд энэ байтугай юм гарна шүү дээ. Тэнгүүд одоо манайх ярьдаггүй юу? Би одоо хаач амьдарч чадна? Би одоо хинтээ ч яасан те ойлголцож чадна гэл айгүй хөөрхөн. Тэгэхээр хамгийн гол зүйл нь юу гэвэл одоо бид нар өнөөдөр ингээд нэг хүний хүүхдийг муулах айгүй хэцүү. Хүний хүүхдийг ингээд ба тэр юм донцсон бишээ. Өнөөдөр хэний ч хүүхэд донтож болохгүй. Хэний ч хүүхэд муу явах боломжтой байхгүй юу? Яг бол би өнөөдөр мэдээл амар хайрлаад байна гэсэн би хайрлаагүй ч бас болох байхгүй юу. Тэгээд зүгээр гол зүйл юу гэвэл эцэг эхчүүд яг энэ зовлонтэй үнэн байна уу, худлаа байна уу, тэ өөрийгөө ингээд яг донцсон хүмүүстэй адилхан яг үнэнтэйгээ нүр толтол сурах хэрэгтэй. Би таны энэ олон бичсэн номнуудыг бас олон хүмүүст өгнө хүрээсээ, олон хүмүүс уншаасаа гэж бодож байна. Энэ бол бас нэг эмчилгээний нэг хэлбэр шүү дээ гэж бодож байна. Тэр та энэ бол маш гоё ажлыг хийж эхлүүлсэн. Тэгээд цаашдын таны яг энэ донтогч зориулж хийж бодсон ямар ажил вэ? Мөрөдө тоглоомын донтогч нар зориулаад чамтаа тий нэг гоё сургалт хий. Тэгээ ер нь нэг уулзалтууд хий гэж бодож байгаа. Тэгэд нөгөө нэг төрөний удаа хойлоо ярьжсэн шүү дээ. Мөрөдө тоглоом бол баян хүмүүсийг баяжуулдаг, ядуу хүмүүсийг ядууруулдаг одоо зугаацсан гэлтэй. Тийм болохоор хэрвээ одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүн байх юм бол өртөө одоо тэг мөнгөгүй байх юм бол улам л өртөө, улам л мөнгөгүй ядуурна гэсэн үгээ. Тэгээ тийм болохоор бити тоглол. Харин баяжхын баяжих зорилготой тий. Яадаг бол баян болчоод орж тоглож байгаа хүмүүс шал өөр тоглодог байхгүй юу? Их одоо бооцоогоор их мөнгө хонждог ч гэдэг юм уу тий. Дээр нь баян үнд одоо тэр мөнгийг алтлаа гэд алтаад байгаа юм байхгүй. Жишээ нь Австралид нэг казино тоглож байхад яадаг гэсэн бэ гэвэл том гарын тий тоглогчид орж ирж тоглоход хажууд нь үл хөдлөхийн
реалтор зогсож идэг тий. Банкны үн зогсож идэг байхгүй. Тэр ингээд тэр чинь хэдэн мянган доллараар ингээд тавиад алтууд алдчихж байгаа. Тэгээ гараа авчиж байгаа. Шууд ингээд өсгөчих юм бол ингээд тий за энэ дөрвөн байшингаас би энийг сонгоё гэж шууд үл хөдлөх худалдаж авдаг байхгүй. Тэр дороо тэнд гэрээ байгуулад. Тэгээд тийм болохоор юу гэж хэлэх гэж байгаа гэвэл ядуу бол өртөө бол одоо зогсоогоод зөв баяжих төлөвлөгөөнд ороо. Энэ алкоголыг юм уу мансууруулах үзийг хэрэгжилж байгаа хүмүүсийг дийлэгтэй ингээ хараад байхад хэцүү үе даван туулахын тулд нэг хэсэг хугацаанд нэг амар тайван байх гад цаг хугацааг жоохон гүйлгэх гээд энэ зүйлийг хэрэгжилж байгаа юм шиг харагдтыг миний хувьд. Тэгвэл энэ мансууруулах төрлийн нэг эмчилгээний бодисуудыг хэрэгжилж байгаа хүмүүс зориулаад та юу гэж хэлмээр байна? Тэ ойлын нэвтрүүлгийнхаа ярилцлагын нэвтрүүлгээ дуусгах гэдэг. Тийм тэр нэг зовлонгийн дөрөв гэж яддаг те үнэн гэ. Тэгэхээр зовлон байх нь үнэн, гитлэх нь үнэн те. Гитлэх замаа битээ те энэ мансуурлах байдлаас мөрөдө тоглоом ч юм уу те биеэ хөдлөлтч гэдэг юм уу секс өөр юу гэдгийг те арих болгооч. Яадаг вэ нөө ийм хялбар юм шиг арга зам чи өөрөө одоо үр хүүлээ те зовлон илүү ихтэй байдаг. Зовлон илүү их одоо үржүүлдэг. Харин зовлонг арай өөр аргаар те ухаалаг аргаар гэд удаан юм шиг боловч удаан мөнгө олж байгаа юм шиг боловч үнэн аргаар те гитлхийг зориороо тэгэх юм бол илүү амар амгалан байна, нойртой байна те. Би нөгөө нэг одоо сүүлийн үед нөгөө контентуудыг үзээд тахаар одоо мөрөдө тоглоом бас хож ганцгаар бол тоглохгүй байх явдал юм арх мансууруулах бодис тэр нь хизээш нэг удаа гэж байдгүй хизээш битгий хэрэгэл гэр нь хамгийн хортой зүйл нэмэрхүү нэг юм сурталхуулгууд аяг их явж байгаа байхгүй юу. Би бол хувьдаа энэ зүйл байгаа нь хэрвээ тохируулж хэрэглүүл зарим үед хүний сэтгэл санааг зарим гой засч өгдөг. Зарим үед зарим зүйлсийг гой амарчилж өгдөг. Гэхдээ тохируулахдаа хэрэглүүл миний хувьд л хаяа найзуудтайгаа ах нартайгаа 13-ын покер тавиад тоглоод ажил төрлөө яриад өнгөрсөн хугацааны юмудаа яриад инээлдээ суугаад хитэн цаг болоо харахад хитэн 7 хоногийн ажлын стресс талигдсан шиг болдог. Хаяа гой ядуу малан дээрээ очиж сууж агаад гоё ойр дотны хүмүүсийг авчичаад ганц 200 г татаа суугаад морь малны талаар яриад дараа жилийн наадмын талаар яриад ингээд суух сайхан болчдөг. Тэгэхээр тэр одоо имчилгээ болж байгаа шүү дээ. Тэр та зүгээр энэ талаар тохируулж хэрэгдэх талаар юу гэж бодож байна? Чи бол тэгж тохируулж хэрэглэж чадчихна тий. Олон хүмүүс чаддаг байхгүй юу? Яа тийм болохоор ингэдэг байхгүй юу? Одоо нөгөө нэг соёлтой хэрэглээ гэж яриад шүү дээ. Арины явдч гэдэг юм уу тий. Гэтэл нөгөө нэг соёлтой нөрөө соёлгүй болчиход идэг. Тийм болохоор нэгэнт одоо ийм өвчин учраас тий өвчин гэдэг чинь өөрөө ерөөсөө чиний өдөр тутмын амьдрал шийдвэр гаргалт харилцаа тэгээд сургууль бүх юмд нөлөөлөд байгаа юм бол эн чинь өөрөө томтол тахгүй. Гэтэл чиний ярьсан юмнууд бол хаяа нэг тий болж байна. Гэхдээ хаяа нэг гэж бас байж болохгүй. Тий хэрвээ та үнэхээр донтцсон огт байж болохгүй гэж юу? Донтцсон болвол огт байж болохгүй. Ялангуяа мөрөдө тоглоомд тоглож байгаа хүмүүс ингэдэг байхгүй юу? Тоглохгүй ингээ хэсэг явж агаад тэнгүүтээ яадгүй гэвэл бис та сайн байсан юм чинь нэг тоглож. Тэнгүүтээ алдаад тэнгүүтээ нөгөө нэг юу алдагдлынхаа араас ингээд мөшгөөд идэг. Тэгэхэр чинь ийм байгаа байхгүй юу? Хаяа гэж байх хэрэггүй. Ялангуяа мөрөдө тоглож байгаа хүмүүс та нар баяжтлаа. Дансанд чинь 500 сая төгрөг зүгээр хөвтчээдэг болтол битгий тоглохгүй. Ойлгосноо? Битгий. Зүгээр биний хувьд бол хэцүү үедээ хизээ шин зүйлсүүдийг хийж болохгүй л гэж боддог. Өөрт хэцүү санагдсан үедээ битээ арих уу. Үр зээл төлбөрийн асуудалтай бол битээ мөрөдө тоглоом тоглол. Ямар нэг нэмэлээ унтчихдаггүй сэтгэл зүйн асуудалтай бол мансуурлах төрлийн бодисуудыг битээ хийгээл болохгүй санал нийлж байна. За тэгээд хоёлаа дараа бас чадвал хамтраад яг энэ төрлийн онцлогтой байгаа хүмүүс зориулаад бас мэргэжлийн танаар тэгээд
лекс тавиулах уу гэн сонирхолтой байгаа. Хоёул аль дээрт ярьж ирсэн те. Тий. Ажил бол ажил болох байх. За цаг заваа гаргаад ирж ярилцсанд баярлалаа. Тэгээд энэ домжлтын талаар ийм гоё номнууд бичээд хүмүүс хэрэгтэй зүйлүүдийг түгэж байгаа хүмүүст баярлалаа.